За манай юм чаваа. Ихийг хөвлөдөө л байх хэвээр. Тэрэ хүүхдийг төрөнгүүд нь яагаад сайн байцгаана уу ээж аваадаа. За тэр тусмаа жирэмсэн ээжтэй, нэраа хүүхдтэй гэр бүлийнхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. За би сэтгүүлч мэрэгжилтэй төрөх эмнэлэгт ажилладаг ийм хүн байна. За тэгэхээр одоо дөнгөж эхнэр нь жирэмсэн болсон. За эсвэл нэраа хүүхдтэй ийм гэр бүлийнхэнд маань яагаад гэсэн олон асуулт гарч ирдэг. Тэгэхээр тэр болгон яагаад гэсэн асуултын хариултыг авахын тулд эмнэлэг рүү явах ч юм уу, эсвэл эмнэлэгтэй холбоо барих, за бүр эмчтэй холбогдож асуух ч гэдэг юм уу те. Ийм боломж бол үнэхээр хомс байдаг. Тэгэхээр одоо та нарт маань толгорч байгаа энэ болон яагаад гэсэн асуултын хариултыг би мэргэжлийн эмч, их баригч, одоо совилогч нараасаа аваад та нартаа пэйжээрээ дамжуулан одоо хүргэхээр эхэлж байна. За тэгээд ээж аавудаас маань эхний асуултууд ирсэн байгаа. За хамгийн эхний асуулт. За нэраа хүүхдийг төрөнгүүд нь яагаад шууд малгай өмсүүлдэг вэ гэсэн асуулт байгаа. Тэгэхээр энэ асуултын хариултыг одоо бүгдээрээ хамтдаа яваад нэраа амжээс авцгаая. За одоо ингээд нэрээ гасруу орж ирдэг юм бид за хүүхдүүд үе заад хүрхэн. За манай юм чаваа. Би өөрөө ингээд ээж бүрэн хувцалсан байгаа. За манай ээжээс асуулт ирсэн. За. За нэрээ хүүхдийг төрөнгүүд нь яагаад гялс мэс малгай өмсүүлдэг юм бэ гэсэн. Та нэр хөөрхөн пэйж ажиллуулад л шүү дээ. Тэр нь ирж байгаа асуултаа ингээ асууж явж байгаа юм уу? Тий. Нэрээ хүүхд төрөнгүүд нь шууд бид нар малгай өмсүүлдэг. Яг гэвэл хүүхэд зулаагаараа дулаан алтгаас сэргийлээд хүүхдүүдтэй нэг бүрчлэн төр өрөө болон хаалгаан дээр дөнгөж төрсөн нэрээд малгай өмсүүлдэг байгаа. Дулааны алдснаар ер нь хүүхдийг ямар төрөв зүйлс авах вэ? Хүүхэд дулаанаа алдснаар биеийн буурж гипотермид орсноор хүүхдэд болохоор маш олон өөрчлөлтүүд гардаг. Энэ хэмжээс гарч ирсэн дулааны алдуулахын тулд малгай өмсүүлдэг юм байна шүү дээ тий. Дулаан алдалтаас сэргийлэл малгай өмсвөл арьс арьсаар ээжтэйгээ шүрүүлцүүлэл ихийг хөвлөдөө л байх хэвээр. Ер нь бол ихний 24 хэдийн хугацаанд ер нь малгай өмсөд тайлах хэвээр. Эхний 6 сар бол хүүхдийг малгай өмсүүл гэж хэлдэг. За баярлалаа. За.